За намайг Батхан Туяа гэдэг би шинэ мэдлэг ахлах сургуулийн 12-ийн А ангид суралцдаг. Та ямар сэдвээр зураг авсан бэ? Яагаад энэ сэдвийг сонгосон бэ? Би нөгөө Катяныг дүлгийн өнгөөр таних гэсэн сэдвийг авсан байгаа. Энэ нь болохоор ингээ Катянуудыг олон янзын аргаар таньж болдог. Тэгээ Катянууд нь ганц ингээ дүлгийн өнгөө айгүй сонирхолтойгоор өнгөний өөрчилж байгаа нь өөр сонирхолтой санагдсан болохоор сонгож авсан. Энэ уралдаанд оролцсон. Анхны жилдээ оролцож байгаа юу? Анхны Энэ уралдаанд оролцснараа химийн хичээлдээ илүү сонирхолтой болж ирсэн болов уу? Одоо химийн хичээл нь ганцхан ингээд тийм химээр зогсохгүй ингээд бидний эргэн тойронд хим байдаг гэдгийг их бараг ойлгуулсан. За Аймсрогтой 2025 уралдаанд оролцсонд баярлалаа. Баярлалаа.